Чингис хаан үндэсний музейн олон нийт сурталчилгааны багаас улирал бүхэн музей мэдээллийг бэлтгэн хүргэдэг үлээ. Ингээд та бүхэнд 2 дугаар улирт хийгдсэн онцлог ажлын мэдээллийг таймлан хүргэж байна. Евразийн хүн төрөлхтний олон мянган жилийн түүх, соёлын үеийг хадгалж хамгаалan ирсэн дэлхийн соёлын харилцаа солилцооны чухал бүс нутаг. Энэ хоёр төвд орших улс орнуудын музей, соёлын үеийн байгууллагууд нь хүн төрөлхтний соёлын биет болон биет бус үеийг хадгалж хамгаалах, судлах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд тэргүүлэх үүрэг байр суурийг эзэлдэг. Монгол улсад Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар байгуулагдсан Чингис хаан үндэсний музей нь бүс нутаг олон улсын хэмжээнд өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж гадаад хамтын ажиллагаагаа өргөдөхсөөр байна. Түүний томоохон илэрхийлэл нь Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэхийн ивэлд ор Евразийн музейн олон улсын анх дугаар чуулганыг Евразийн их солилцоо, ирээдүйн боломж, хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд Чингис хаан үндэсний музейд зохион байгууллаа. Монгол улс дэлхийд соёлын дипломат харилцааны шинэ хуудсыг нээж буй тусчуулганд дэлхийн 20 гаруй орны 55 музейн удирдлагууд оролцож, музейн хамтын ажил, бодлого удирдлага, соёлын үеийн хадгалалт хамгаалалт, дижитал музей ба инновац, музейн боловсрол олон нийт ба маркетинг, Евразийн музейн хамтын ажиллагааны шинэ хэлэлцүүлэг нэгдэл байгуулах боломж бүрдүүлж өгснөөрөө онцлогтой байлаа. Чингис хаан үндэсний музейгээс чуулганы зохион байгуулалтад манлайлал үзүүлж, улс орнуудын музейчдыг олон улсын түвшинд шин шатанд хамтран ажиллах гарцыг нээж өгсөн төдийгүй цаашлаад Евразийн музейн хамтын ажиллагаанд идэвхтэй ажиллах, бус нутгийн хэмжээнд хамтарсан үйл ажиллагаа идэвхжүүлэх, цаашдын музейн салбар хоорондын олон ажлыг эхлүүлж чадлаа. Евразийн музейн олон улсын анх дугаар чуулганы төлөөлөгчид Монголын эзэнт гүрний нийслэл хар хорин хот, Эрдэнэзүү, Уйгурын хаант улс, Түргийн хаант улсын өв дурсгал, нүүдлийн ахуй соёл болон бусад музейтэй танилцлаа. Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсын Лидс хот дахь Эзэн хааны зэвсгийн музейд Чингис хаан монголчууд дэлхийг өөрчилсөн нь олон улсын тусгай үзэсгэлэн албан ёсоор нээж олон нийтэд 6 дугаар сарын 25-ны өдөр дэлгэлээ. Үзэсгэлэнд Монгол улсын музей, эрдэм шинжилгээний байгууллагуудын үзмрүүд оролцож байгаа бөгөөд нийт 255 дэсийн 437 үзмрийг дэлгэн үзүүлж байна. Ийхүү Чингис хаан үндэсний музей, Их Британийн нэр хүндтэй музейнийг болох Эзэн хааны зэвсгийн музейтэй хамтран томоохон хэмжээний олон улсын үзэсгэлэнг амжилттай зохион байгууллаа. Монгол Их Британий соёл шинжилгээ ухааны хамтын ажиллагааг шин түвшинд хүргэж, хоёр улсын харилцааны түүхэнд онцлог үйл явдал болсон тусгай үзэсгэлэн эх 11-р сарын 1-ний өдрийг хүртэл дэлгэгдэж, Европын үзэгчдийн хүртээл болно. Чингис хаан үндэсний музейн захирал академич чулуун бүгд найрамд Казахстан улсын шинжлэх ухаан дээд боловсролын яамны харьяа, шинжлэх ухааны хорооны Плехановыгийн нэрэмжит Төв Угсаатан зүүн хүрээлэн хоорондын харилцан ойлголцол хамтын ажиллагааны санамжчгийг 2026 оны 4-р сарын 21-ний өдөр зурлаа. Ийхүү санамжчиг үзүүлснээр нүүдэлчдийн түүхийг судлах ажлыг эрчимжүүлэн, ижил төстэй болон орчин үеийн улс төр нийгэм, соёлын харилцааны түүхийг тодруулах хамтын бүтээл төрөх ажлын эхлэл болсон юм. Чингис хаан үндэсний музейг төлөөлж, захирал академич чулуун бүгд найрамдах Польш улсын цэргийн музейг төлөөлж, захирал Богослав Пацек нар харилцан ойлголцлын санамжчгийг 2026 оны 6 дугаар сарын 15-нд үзгэллээ. Энэ үеэр талууд соёлын салбар дахь хамтын ажиллагаа нь хоёр улс байгууллага болон иргэд хооронд харилцан ойлголцол, найрсаг харилцааг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ, музейн салбар дахь соёлын хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцлаа. Төрийн болон боловсролын байгууллагын түншлэлийг хөгжүүлэх, харилцан мэдээлэл солилцох, хамтын ажиллагааны салбар хоорондын уялдааг хөгжүүлэх зорилгоор Чингис хаан үндэсний музей Монгол улсын их сургуультай хамтран ажиллахаар болж санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд үндэсний хэмжээний археологийн экспедицийг дэмжих, Монгол судлал, археологи, соёлын өв, түүх, музей судлал болон бусад чиглэлийн эрдэм шинжилгээ, сурвалж судалгааны чиглэлээр хамтран ажиллаж, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах, соёл, музей судлалын чиглэлээр суралцж буй оюутан залуусыг ажлын байрны дадлагч хөтөлбөрт хамруулах чиглэлээр хамтран ажиллана. Чингис хаан үндэсний музейд 2026-аас 2028 оны хооронд хэрэгжих 6 сая ам долларын санхүүжилттэй Чингис хаан үндэсний музейн дижитал контент хөгжүүлэлт болон үйл ажиллагааны чадварчийг бэхжүүлэх төсөл албан ёсоор 2026 оны 4-р сарын 7-ны өдөр нээлттэй хийлээ. Төслийн хүрээнд музейн болон салбарын боловсон хүчнийг чадварчуулж, музейн үзүүр олдрыг хадгалах, хамгаалах, зэргээх, бүртгэх, үзэсгэлэн төлөвлөх, хэрэгжүүлэх, боловсрол маркетинг, дижитал хөгжүүлэлтийн чиглэлээр бүгд найрамдах Солонгос улсад музейн ажилтнуудыг чадварчуулах сургалтанд хамруулах, харилцан туршлага солилцох юм. Чингис хаан үндэсний музей Холбооны бүгд найрамдах Герман улсын Өвөг ба Эртний түүхийн музейтэй хамтран эх 10 дугаар сард хоёр улсын ерөнхийлөгчийн ивэлд ор Берлин хотноо Чингис хаан ба монголчуудын ертөнц
олон улсын тусгай үзэсгэлэн зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Монгол улсын төв хөв соёлыг гадаад улс орнуудад сурталчлан таниулах ажлын хүрээнд музейн урилгаар Герман улсын хэвлэл мэдээллийн томоохон 12 байгууллагын сэтгүүлч зураглаачид Чингис хаан үндэсний музейд 6 дугаар сарын 8-нд зочлолоо. Эдгээр хэвлэл мэдээллийн төлөөллүүд өөр өөрийнхөө шугамар эх 10 дугаар сард Берлин хотод нэгдэх үзэсгэлэнгийн урьдчилан болгон Монголын түүх соёлын сурталчилгааг хийх юм. Чингис хаан үндэсний музей Оросын албаны улсын Эрмитажийн музейтэй хамтын ажиллагааны гэрээг 2023 онд байгуулсан билээ. Эрмитаж музейн сан хумрагт Монгол улстай холбоотой дурсгалууд хадгалагддаг бөгөөд урилгаар тус музейн дэд захирал Богданов музейн сан хумрагт нэвтрэх эрх олгох ба хяналт тавих сэдвт лекцээ өөрийн орны жишээн дээр тайлбарлан лекц уншиж оролцогчдын асуултанд хариуллаа. Олон улсын музейн өдрөөр Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй үндэсний болон улсын бүс нутгийн зэрэглэлтэй 44 музейн 250 гаруй мэргэжилтэн судлаачид, ихтэй сургуулиуд, эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэн судлаачид оролцсон музейн судалгаа, хуваагдмал дэлхийг нэгтгэж буй музейд сэдвт эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа. Энэ жилийн олон улсын музейн зөвлөлөөс дэвшүүлсэн хуваагдмал дэлхийн ертөнцийг нэгтгэж буй музейнүүд маань бид нэг дэлхий, нэг хүндрэлтэн гэдгийг Чингис хаан үүдгэн бий болгож, Монголын их амар амгалан буюу Pax Mongolica-г бий болгож, Евразийн их солилцоог түүхэнд бий болгосондоо нийцж буйгаараа онцлогтой. Чингис хаан үндэсний музейн боловсролын багаас олон улсын музейн өдрөөр үзэгчдэд зориулан Номын бааtruуд амьсна нь өнгөрсөн одоо ирээдүйн үед өртөөжсөн тусгай хөтөлбөрийг 5 дугаар сарын 18-ны өдөр хэрэгжүүллээ. Тус хөтөлбөр бүгд гэр бүл үзэгчдэд зориулан музейн өдөр тутмын үйл ажиллагааг илүү сонирхолтой ойлгомжтой байдлаар хүргэх зорилгыг агуулж Чингис хаан үндэсний музей болон Жангар редакцийн хамтын бүтээл музей номд гардаг дөрвөн үйл явдлуудаар амлан музей хэрхэн ажилладаг, үзмөрүүдийг хэрхэн хадгалж хамгаалдаг, судалгаа үзүүлэлтийн ажил хэрхэн өрнөдөг талаар танин мэдэх боломжийг олгосон үр дүнтэй арга хэмжээ боллоо. Монгол улсын ерөнхийлөгчийн ивэлдээр зохион байгуулагдаж буй түүхийн багш нарын улсын анх дугаар зөвлөгөө Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж ерөнхий боловсролын сургуулийн 630 гаруй багш нар оролцлоо. Салбар уралдаан Чингис хаан үндэсний музей түүхийн боловсрол ба музей сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж 150 гаруй багш судлаачид оролцсон ба музейн боловсрол нь сурагчдын түүхийн боловсрол үзүүлэх нөлөө ач холбогдол тулгамдж буй асуудал шийдлийг хэлэлцэж санал зөвлөлдлөө. Монгол хүний сэтгэлгээний онцлогт тохируулан хүүхдэд түүхэн олдврыг барьж үзэх, мэдрэх боломжийг олгох нь мэдлэгийг баталгаажуулах ач холбогдолтойг Чингис хаан үндэсний музейн захирал академик чулуун багш нарт уриалж бүх шатны түүхийн багш нарыг Чингис хаан үндэсний музейд үн төлбөргүй сургалт явуулах эрхийн үнэмлэх олгохоор шийдвэрлэлээ. Дэлхийн улс орнуудад тархсан Монголын түүх соёлтой холбоотой туршлагуудыг ирж хайх, хамтран судлах, хэвлэн нийтлүүлэх, мэдээллийн сан үүсгэх, дэлхийд тархсан Монгол өв төслийг академич чулуун 2014 оноос хойш санаачлан хэрэгжүүлж эхэлснээс хойш 13 бот бүтээл хэвлэгдэн олонний хүртэл болж буй. Энэ удаад дэлхийд тархсан Монгол өв 14 дахь бүтээлийг Франц улсын Парис хотноо Монгол улсын элчин сайдын яамд Францын Монгол судлалын холбооны тэргүүн Монголын бурхан шашны соёлын нэрт судлаач Изабель Шарло Чингис хаан үндэсний музейн захирал академик чулуунаар Франц дахь Монголын түүх соёлын өв хамтын бүтээлийг нийтлүүлэх гэрээ байгууллаа. Франц улсын 30 гаруй байгууллагад хадгалагдаж байгаа Монголын түүхийн ховор нандин өмнө нь хэвлэгдээгүй эд үлгийн зүйлс ховор гэрэл зургийг дээжлэн бүтээлд нийтлүүлэх юм. Монгол Германы боловсролын салбарын хамтын ажиллагааны 100 жилийн ойг тохиолдуулан Монгол улсын соёлын элч, уран бүтээлч Цэндийн ган Эрдэнэ Мөнх тэнгэрт бие даасан үзэсгэлэнгээ олон нийтэд зориулан Чингис хаан үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд 5 дугаар сарын 8-ны өдөр нээлээ. Тэрээр уран бүтээлтэй тэнгэр газрын хооронд орших орон зай, байгаль, хүн төрөлхтний харилцан хамаарал, хийсвэр бодит оршихуйн заагийн гүн ухааны санааг илэрхийлдэг бөгөөд 2009 оноос хойш эхлэн уран бүтээлд нь тусгал хэмээх ойлголт голлож, хүний дотоод бодол, итгэл үнэмшил, хүсэл найдвар зэргийг бодит ертөнцтэй холбон илэрхийлж дээд тэнгэрийн үзэлтэй уялдуулан эртний монголчуудын тэнгэр шүтэх үзэлтэй холбон харуулдгаараа онцлогтой. Шашин гүн ухаан болон шинжлэх ухааны ойлголцол харилцан шүтэлцээ, найрслыг олон нийтэд таниулах зорилготой буддизм ба шинжлэх ухаан үзэсгэлэн Чингис хаан үндэсний музейд 6 дугаар сарын 2-ны өдөр дэлгээгдлээ. Эдгээр бүтээлийг Дээрхэн гигийн Далай ламын залран буй Энэтхэгийн Драмасала хотод байх Төвдийн номын сан, архив,
Сүм хийдэд зориулсан шинжлэх ухааны төвийн дэмжлэгтэйгээр өмнөд энэтхэгийн буддын хийдийн хургууд дэглэн бүтээсэн байна. Уг үзэсгэлэн Далай хутагт зан Чингис хаан үндэсний музей, Энэтхэгийн Драмасала хотод байх төвдийн номын сан архив сүм хийдэд зориулсан шинжлэх ухааны төв, гадна нэгчлэн хийд зэрэг, шашин соёл шинжлэх ухааны байгууллагууд хамтран зохион байгууллаа. Өвөрхангай аймгийн Хар хорин сумын торгоны замын нууц жуулчны базад Чингис хаан үндэсний музей, Түмэн амгалан тасар компани хамтран монголчууд ба торгоны зам тусгай үзэсгэлэнг орон нутагт анх удаа дэлгэлээ. Энэхүү үзэсгэлэн Их Монгол улс байгуулагдсны түүхт 820 жилийн ойд зориулан зохион байгуулагдж буй дотоодын томоохон үзэсгэлэн бөгөөд нийт 38 дэсийн 46 үзмрийг нийтэд ил болгон үзүүлж байна. Даян дэлхийд Монголын их амар амгалан Pax Mongolica-г тогтоож байсан Монголын 90 үе гэгдэх 13-аас 14-р зууны үед Ази Европыг холбосон худалдааны гол коридор болох торгоны зам дагуух соёлын их солилцоо, худалдаа, эдийн засаг, бичих соёлын үеийг энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан олон нийтэд хүргэж байна. Түүх соёлын эрхэмлэнд эдэлсэн үзэгчдэд баярлалаа.